эхэлж байна. Хятад хэлний Асын зайн сургалт. Хятад хэлний Асын зайн сургалт. Сайн байцгаана уу үзэгчдээ. Хятад хэлний төвшин тогтоох шин шалгалтын тавтлаг хичээлийн ээлжит дугаар эхэлж байна. Бид өмнөх хичээлээрээ HSG 1-р тгсийн дасгал ажиллаж, шат ахин 2-р тгсийн сонсголын 1-р хэсгийг хийж ажилласан. Харин өнөөдрийнхөө хичээлээрээ 2 тгсийн сонсголын дасгалыг үргэлжлүүлэн үзэхээс гадна зураг харахгүйгээр харилцан яриаг сонсоод A, B, C, D гэсэн олон хариултаа сонгож сонсох чадвараа сайжруулах болно. Түүнчлэн өнөөдөр өдөр тутмын хэрэглээний үг суралцаж, тэмдэг нэр, өгтөр үг, үргэлжилж байгаа утга бүхий өгүүлбэрийн талаар хамтдаа суралцах болно. Ингээд хичээлдээ анхааралтай оролцоорой. Эхлээд өмнөх хичээлээ давтъя. Дэлгэцэн дээрх зургийг хараад өөрсдийн сурснаа баттгахъя. Бичлэгийг сонсоод зөв хариултыг бичнэ. Мөн зөв орчуулсан хэсгээ шалгаарай. 你看见我的小猫了吗？ 在那儿，在椅子上。11。你看见我的小猫了吗？ 在那儿，在椅子上。我们中午去买，好吗？ 你看，我没钱了。 我们中午去买，好吗？ 你看，我没钱了。你住在哪儿？ 我和妈妈都住在102。你住在哪儿？ 我和妈妈都住在102。这个汉字怎么读？ 对不起，我不会。 这个汉字怎么读？ 对不起，我不会。谢谢你们。 不客气，再见。 谢谢你们。 不客气，再见。 Хамтдаа зөв хариултаа харцгаая. 你看见我的小猫了吗？在那儿，在椅子上。Чи миний муурыг харсан уу? Тэр сандал дээр байна. 我们中午去买，好吗？你看，我没钱了. Хоёулаа өдөр явж худалдаж авъя. Чи харал та би мөнгөгүй болчихсон. 你住在哪儿？我和妈妈都住在102. Чи хаана амьдардаг вэ? Би ээжтэйгээ 102 хотод амьдардаг. 这个汉字怎么读？对不起，我不会. Энэ ханзыг яаж унших вэ? Уучлаарай, би мэдэхгүй байна. 谢谢你们. 不客气，再见. Та нарт баярлалаа. Зүгээр дээ, баяртай. Сая бид үдсэн хичээлээ тавтан өөрсдийгөө шалгасан бол одоо үргэлжлүүлэн 2-р тгсийн 1-р бүлгийн 1-2-р дасгалыг ажиллая. Ингээд хамтдаа шинэ хичээлдээ эхлүүлье. Хичээлээ эхлүүлэхээс өмнө HSG 2-р шатны шалгалтыг сонсох хэсгийн талаар товч танилцуулъя. HSG 2-р шатны шалгалтын сонсох хэсэг нь 4 хэсгээс бүрдсэн 35 асуулт бөгөөд нийт 25 минут үргэлжлэнэ. Одоо хичээлдээ орцгоё. 2-р тгсийн 1-р бүлгийн 1-р хэсэг нь нийт 1-ээс 10 асуулт байдаг. Зургийг харж зөв буруу эсхийг тэмдэглэнэ. Бүгдээрээ 1-р хэсгийн эхний 5 өгүүлбэрийг хамтдаа хийцгээе. Сонссон үг өгүүлбэр нь өгөгчтэй таарч байвал зөв тэмдэг, таарахгүй байвал буруу тэмдэг тавьдаг шүү дээ. Зургаа сайн ажиглахаа мартаоцай. 今天的菜很好吃。今天的菜很好吃。2. 别说话了，现在开始考试。
别说话了，现在开始考试。3. 你好，很高兴认识你。你好，很高兴认识你。4. 这是真的？不可能吧？这是真的？不可能吧？5. 我看见他们在跳舞。我看见他们在跳舞。Одоо зөв хариултыг харцгаая. Эхний өгүүлбэр болох今天的菜很好吃буюу өнөөдрийн хоол маш сайхан амттай байна гэсэн утгатай. Гэтэл зурган дээр жимсний зураг байна. Иймээс бид буруу гэж тэмдэглэнэ. Хоёр дахь өгүүлбэр нь别说话了，现在开始考试буюу битгий яриарай, одоо шалгалт эхлэх гэж байна гэсэн утгатай өгүүлбэр. Гэтэл зураг дээр уцаар ярьж буй эмэгтэй зураг байгаа учраас бид буруу гэж тэмдэглэх зүйтэй. Харин 3 дахь өгүүлбэр бол你好，很高兴认识你буюу сайн байна уу, тантай танилцсандаа баяртай байна гэсэн утгатай өгүүлбэр. Зурагтай таарч байгаа тул зөв гэж тэмдэглэе. Дараах өгүүлбэр нь这是真的？不可能吧буюу нэрэн гэж үү, үгүй байлгүй дээ гэсэн утгатай өгүүлбэр. Зураг дээр гайхсан эмэгтэй зураг өгүүлбэртэй таарч байгаа учраас зөв байна. Дараагийн өгүүлбэр бол 我看见他们在跳舞буюу би тэднийг бүжиглэж буйг харсан гэсэн утгатай өгүүлбэр. Гэтэл зураг дээр эрэгтэй хүн ном дэрлээд унтаж байна. Тэгэхээр буруу гэсэн үг. Та бүхэн дараагийн 5 өгүүлбэрийг бие даан хийгээрэй. 1. 今天是31号。今天是31号。2. 他昨天下午买了一张桌子。他昨天下午买了一张桌子。3. 这个手机是送给你的，希望你喜欢。这个手机是送给你的，希望你喜欢。4. 外面冷，穿好衣服再出去。外面冷，穿好衣服再出去。5. 你的眼睛怎么了？你的眼睛怎么了？Одоо зөв хийсэн хэсгээ шалгацгаая. Эхний зургийг сайтар хараарай. 今天是31号буюу өнөөдөр бол 31-ний өдөр. Зөв гэж тэмдэглэсэн бол та оновчтой хариулсан байна. Дараагийн өгүүлбэр бол 他昨天下午买了一张桌子буюу тэр өчигдөр үдээс хойш нэг ширээ худалдаж авсан гэсэн утгатай. Зураг дээр сандал байгаа учраас энэ өгүүлбэр буруу байна. 这个手机是送给你的，希望你喜欢буюу энэ гар утсыг чамд бэлгэлж байгаа юм а. Чамд таалагдана гэж найдаж байна гэсэн утгатай. Зураг дээр алюминий зураг байгаа учраас буруу байна. Дараагийн өгүүлбэр бол 外面冷，穿好衣服再出去буюу гадаа хүйтэн байна. Хувцас сайн өмсөд гараарай гэсэн утгатай. Зурагтай таарч байна уу? Тийм ээ. Таны зөв зурагтай таарч байгаа учраас хариулт нь зөв байна. Харин сүүлийн өгүүлбэр нь 你的眼睛怎么了буюу чиний нүд яасан юм бэ гэсэн утгатай. Зураг дээрхтэй таарч байгаа учраас зөв байна. Та бүхэн тасгалаа зөв хийсэн гэдэгт итгэлтэй байна. HSG 2 дугаар төсвийн 1-р бүлгийн эхний тасгал амархан байгаа биз? Харин одоо хамтдаа үргэлжлүүлэн 2 дугаар хэсгийн тасгал болох харилцан яриаг сонсон зургуудын зөв хариултын дарааллыг олох тасгал ажилд сурцгаая. Олон зургийг нэг дор ажиглан хоёр хүний харилцан ярианаас тохирох хариултыг сонгодгоороо өмнөх тасгалаас ялгаатай хамтдаа хэрхэн хийхийг харцгаая. 2 төсвийн сонсголын тасгалын 2 дугаар хэсэгт нийт 10 харилцан яриатаагаар шалгалтанд ирдэг. Хамтдаа тасгалын зургуудаа эхлээд үзнэ үү. Зураг ажиглангаа өгүүлбэрээ сонсоорой. 回去吧，再见。再见，欢迎你们下次再来。回去吧，再见。再见，欢迎你们下次再来。小狗没吃东西。
是，它可能生病了。小狗没吃东西。是，它可能生病了。你觉得这件怎么样？还可以，会不会有点大？你觉得这件怎么样？还可以，会不会有点大？你姐姐在做什么呢？她在那儿看书呢，我去叫她。你姐姐在做什么呢？她在那儿看书呢，我去叫她。你买鸡蛋了吗？买了，在桌子上。你买鸡蛋了吗？买了，在桌子上。За одоо хамтдаа хариугаа шалгацгаая. Эхний харилцан яриа бол 回去吧，再见。再见，欢迎你们下次再来. Орчуулбал хайртай, баяртай. Баяртай, дараа дахин ирээрэй гэж асуусан. Найзындаа зочлоод буцаж байгаа нь ий зураг байна. 小狗没吃东西。是，它可能生病了。Буюу орчуулбал гүлэг юм идэхгүй байна уу? Гэхэд тийм ээ, тэр магадгүй өвдсөн байх гэж хариулсан ээлж зурагтай тохирч байна. Харин 3 дахь ярианд 你觉得这件怎么样？还可以，会不会有点大？ Чиний бодлоор энэ хувцас ямар байна? Дайжгүй, жоохон том уугүй юу? Гэсэн 2 дахь зураг буюу би зураг таарах нэ. 4 дахь яриагаа эргэн санацгаая. 你姐姐在做什么呢？她在那儿看书呢，我去叫她。 Чиний эгч чинь юу хийж байна? Тэр тэнд ном уншиж байна. Би түүнийг дуудаад ирье гэж хариулсан. Зөв хариулт нь C байна. Сүүлийн зурагт үлдсэн хариултаа орчуулж үзье. 你买鸡蛋了吗？买了，在桌子上。 Чи өндөг худалдаж авсан уу гэж асуухад худалдаж авсан, ширээн дээр байгаа гэж хариулсан байна. Та бүхнийг зөв хийсэн гэдэгт итгэлтэй байна. Дээрх тасгалтай адилхан 5 харилцан яриаг би даан хийцгээе. Зураг сайтар ажиглаж өгүүлбэрийн анхааралтай сонсоорой. 你介绍的非常好，对我们很有帮助。真的吗？那就好。你介绍的非常好，对我们很有帮助。真的吗？那就好。2，你怎么了？一个人坐着想什么呢？没关系，我在想公司的一些事情。你怎么了？一个人坐着想什么呢？没关系，我在想公司的一些事情。3，西瓜多少钱一斤？1块2，很便宜。西瓜多少钱一斤？1块2，很便宜。4，向右开，走这边进。我知道，但是这儿不让向右开。向右开，走这边进。我知道，但是这儿不让向右开。5，你的东西就这么点儿？是，门外面还有2个椅子。你的东西就这么点儿？是，门外面还有2个椅子。Ингээд зөв хариултыг харцгаая. Бид өгүүлбэр тус бүрээс зургийн утгыг тодтогож өгч, буй зарим нэгэн дүрмийн холбогдолтой үгсийг тайлбарлая. Анхаарлаа хандуулаад дэвтэр дээрээ сайн тэмдэглэж аваарай. Эхний үг хаа буюу сайн гэсэн утгатай тэмдэг нэр. Өгүүлбэрт дайвар үгтэй хоршин байц гишүүний үүрэг гүйцэтгэдэг. Харин хаа гэсэн ханзны ард үйл үг орж байвал тухайн үгс тэмдэг нэрийн үүрэг шилждэг. Дүй гэдэг ханз нь хятад хэлэнд өгтөр үг гэж явдаг ба нэр үгтэй хорьсноор өгүүлбэрт тодтгол буюу нөхөр гишүүний үүрэг гүйцэтгэдэг.
Монгол хэлэнд өгтөр үг хэмээх ухагдах хүн байхгүй бөгөөд дүй гэдэг ханз нь монгол хэлэнд тийн ялгалын хэлбэрээр илэрдэг. Ингээд эхний үйлбэрийн хариугаа дахин харцгаая. Хариултаа харахтаа орчуулга мөн тулгаарай. Эхний ярианы хоёр өгүүлбэрт хоёуланд нь how буюу сайн гэсэн үг гарсан. Тиймээс бид сайн гэсэн үгтэй холбоотой зургийг олоход л зөв хариултаа шууд олж чадна. Ийм зураг бие хувилбартай таарч байгаа учраас хариулт нь мэдээж зөв байх нь. Дараагийн өгүүлбэрт замала асуух төлөөний үг бөгөөд өгүүлбэрт гайхаж цоцсон өнгө аясыг илэрхийлдэг. Зуожоосян буюу ганцаараа суух, бодох гэсэн үг гарсан. Үйл үг нэмэх нь ж хам бүтцэн хятад хэлэнд үйл хөдлөлийн өрнөл хийгээд нөхцөл байдлын үргэлжлэлийг заадаг. Харин үйл үгдээр нэмэх нь ж нэмэх нь үйл үг нь гол үйл хөдлөлөөс гадна дагалдсан үйл хөдлөл өрнөж буй гэлтэгдэг. 3 дахь ярианд сигва дуошао чэн ижин тарвас 1 кг нь хэдвэ гэсэн дуошао хэд хичнээн гэсэн утгыг илтгэдэг. Хятад хэлэнд тооллого үгийг түлхүү хэрэгэлдэг. Тооллого үг нь нэрийн тооллого болон үүлийн тооллого гэж хоёр ангилагдана. Ижин нэрийн тооллого үг бөгөөд тарвсын хүндийн тоо хэмжээг заасан байна. Одоо бидэнд хоёр зураг үлдлээ. 4 дахь ярианд машинаар явж буй хүмүүс баруун эргэх гэсэн боловч хориотой тэмдэг байсан. Үрэн гэдэг нь найр тавихгүй буюу болохгүй гэсэн үг. Буюу баруун эрхийг хариулна гэсэн үгээр зөв хариултаа олж болно. Сян чиглэл заасан өгтөр үг. Сүүлийн харилцан ярианд ямар нэгэн юмны тухай ярьсан бидэнд хайрцагтай юм барьсан хүнийг дүрсэлсэн ди зураг байна. Диар гэдэг нь өчүүхэн жаахан гэсэн утгыг илтгэж байгаа бөгөөд диар өмнө үйл үг төлөөний үг тэмдэгнэр орж болдог. Бид HSK 2 дугаар хэсгийн сонсголын тасгалын 2 дахь хэсгийг ажилд дуслаа. Одоо бүгдээрээ 3 дугаар хэсгийн эхний 5 тасгалыг хамтдаа хийцгээе. Энэхүү тасгал нь ABC гэсэн 3 хариулттай бөгөөд харилцан яриаг сонссны дараа асуултын дагуу зөв хариултыг олж дугуулаарай. 你要去中国哪天的飞机？就是今天中午。男的什么时候去中国？你要去中国哪天的飞机？就是今天中午。男的什么时候去中国？再有10分钟，船就要开了。你朋友怎么还没到？我也不知道，我给他打个电话问问。女的要给谁打电话？再有10分钟，船就要开了。你朋友怎么还没到？我也不知道，我给他打个电话问问。女的要给谁打电话？你喜欢喝咖啡吗？不太喜欢，我爱喝茶。男的爱喝什么？你喜欢喝咖啡吗？不太喜欢，我爱喝茶。男的爱喝什么？白老师，您来这个学校多少年了？我24岁就来这个学校了，到现在有30多年了。女的在哪儿工作？白老师，您来这个学校多少年了？我24岁就来这个学校了，到现在有30多年了。女的在哪儿工作？
你找到你的手表了？没有，这是我昨天新买的。那块新表是什么时候买的？你找到你的手表了？没有，这是我昨天新买的。那块新表是什么时候买的？ Харилцан яриагаа орчуулж зөв хийсэн хэсгээ шалгая. Эхний харилцан яриа бол 你要去中国哪天的飞机? Чи хятад явах гэж байгаа юм уу? Хэдний онгоц вэ? гэж асуухад 就是今天中午. Өнөөдөр өд дунд гэж хариулсан. 男的什么时候去中国? Эрэгтэй нь хизээ хятад явах гэж байгаа вэ? Тэгэхээр зөв хариулт бол A байна. Хоёр дахь харилцан яриа бол 再有10分钟船就要开了，你朋友怎么还没到? Дахиад 10 минутын дараа онгоц хөдлөлөө. Чиний найз чинь яагаад ирэхгүй байгаа юм бэ гэж асуухад 我也不知道，我给他打个电话问问. Би бас сайн мэдэхгүй байна. Би түүн рүү уцтаад асуугаатхыг гэж хариулж байна. 女的要给谁打电话? Эмэгтэй хэн рүү залгасан бэ? Тэгэхээр зөв хариулт бол C хувилбар байна. Дараагийн харилцан яриа нь 你喜欢喝咖啡吗? Чи кофе уух дуртай юу гэж асуухад 不太喜欢，我爱喝茶. Тийм ч дуртай биш ээ. Би цай уух дуртай гэж хариулж байна. 男的爱喝什么? Асуулт нь эрэгтэй юу уух дуртай вэ? Та нар зөв хариулт нь юу гэж бодож байна? Тийм ээ, мэдээж цай буюу A хариулт нь байна. Дараах харилцан яриа нь 白老师，您来这个学校多少年了? Бай багшаа, та энэ сургуульд ирээд хэдэн жил болж байна гэж асуухад 我24岁就来这个学校了，到现在有30多年了. Би 24 настайдаа анх энэ сургуульд ирж байсан. Өнөө хүртэл 30 гаруй жил болсон байна. 女的在哪儿工作? Асуулт нь эмэгтэй хаана ажилладаг вэ? Тэгэхээр зөв хариулт бол мэдээж B хариулт байх нь. Сүүлийн харилцан яриа нь харьцангуй хэлбэр байсан баха. 你找到你的手表了? Чи өөрийнхөө бугуй цагийг олчихсан юм уу гэж асуухад 没有，这是我昨天新买的. Үгүй, энийг би өчигдөр худалдаж авсан юм гэж хариулж байна. 那块新表是什么时候买的? Асуулт нь тэр шинэ цагаа хизээ худалдаж авсан бэ? Зөв хариулт бол A байх нэ. Хариугаа дахин харвал 1-ийн A, 2-ийн C, 3-ийн A, 4-ийн B, 5-ийн A. Хамтдаа шалгалтын бодит тест сонсон хариугаа шалгалаа. Та бүхнийг зөв хийсэн гэж найдаж байна. Үзэгчдээ өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Дараагийн хичээлээр 4-р хэсгийг үргэлжлүүлэн үзэх бөгөөд өөрийгөө болон найзаагаа танилцуулж сурцгаана. Дараагийн хичээл хүртэл түр баяртай үзэгчдээ. 再见.